тур мэдээж ингээд өөгшдөх процесс явуулдаг хүмүүс байгаад байдаг шүү дээ. Би бол тэрэн дээр бол амар эсрэг. Бараг 10-14 оноорт 15-ыг тастаа 20-ыг тастаа ч гэж. Тийм байдгүй шүү. Өөх хасах гэдэг бол үлсэж турах гэсэн үг бол биш нэг үгээр. За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн төргий. Тэгээд шинэ влогоор уулзж байгаа таатай байна. Өнөөдөр хэдүүлээ өөх хасалт болон тийм булчингаа яаж авшилтээр өөхөө хасах уу гэдэг талаар ярина. Мэдээж мастагаа адилхан хэдүүлээ хооллол, нэмэлт бүтээгдэхүүн, бэлтгэлийн системтэйг уялдуулж ярьцгаая. За тэгээ юуны төрөнд л хоолноос эхлэе. Миний нэг орсон подкаст байгаа шүү дээ. Энд дээр би энэ бол маш дэлгэрэнгүй ярьсан байгаа. Линкийг нь бас давхар тавьчих тий. Дахин уушаад яах вэ гэж одоо зүгээр гал хэлчлээ хоолн дээр бол ийм байна. Тэгээ одогш манаас гоё ярьж өгөх бах. Өөх хасах гэдэг бол үлсэж турах гэсэн үг бол биш нэг үгээр. Өөх хасалтын хувьд болохоор хүн өөрийнхөө биеийн энерги зарцуулахын тулд өөрийнхөө өдрийн идэх калорийг жоохон багасгах хэрэгтэй. Өдрийн идэх калори гэж чинь. За би нэг 3000-ыг авдаг байсан бол 2000 болгож 1500 болгоод өөхний өвтө байх юм бол өөрийнхөө биенээс шатаан гэсэн үг байхгүй. За манайхан чи ер нь түрүүнд хэлсэн шүү дээ. Бараг өдөрт нэг ганц хоол идэл турчин. Эсвэл оройн 5-аас хойш идэхгүй бол турчин тий. Ийм юм байдаг юм аа. Тэгэхээр ядард юм аа. Хүний бодис солилцоо гацд юм аа. Ядардаг байхгүй. Тэгэхээр хүн идэж турдаг байхгүй. Идэж турна гэдэг чи одоо яг зөв хүнсээ зөв калориудад харуулад өөрийнхөө биеийн тохиолдоод иддэг. Тэгэхээр хоёул өдөрт 4 хоол. За ядаж 3 хоол идчихэж. Гэтэ тэр чинь маш зөв эрүүл хурдан шингэцдэг гэрийн хоол байх. Идэж илүү сайн хасдаг. Орлуулна гэсэн юм байхгүй. Зөв системтэй л хасна гэсэн. Чи орой 8 цаг 9 цаг хоол идэж болно. Тэр бол асуудал байхгүй. Тэгэхээр чи идэж байгаа юм чинь ямар байх вэ гэдэг. Тэр л амарч. Тэгэхээр орой 6-аас хойш идэл турдаг гэж юм байхгүй. Өдөрт нэг хоол идэл турдаг юм гэж байхгүй. Чи янз янзын хэрэглээ турна гэж байхгүй. Тэгэхээр гол юм чинь сайн мэдлэгтэй үнээр эсвэл өөрөө сайн судлаад ингээд маш зөв системтэй зөв хоолоо идээд ядрахгүйгээр идэж турдаг байхгүй. Тийм процесс л үүснэ гэсэн үг. Тэгэхээр өөх хасахтай холбоотой ярих зүйлэл бодис солилцооны талаар байгаа. Бодис солилцоо гэж юу юм бэ гэдэг ерөнхийдөө өмнөх влогоор ярьсан байгаа шүү дээ. Хөнгө арчтай холбоотой. Бодис солилцоо маань удаашраад ирэхээр ерөнхийдөө таргалалт үүсээд байдаг, өөхлөлт үүсээд байдаг тийм. За тэнгууд бодис солилцоог хөтөлөх хамгийн өндөр дээр байлгахын тулд юу хийх ёстой бэ гэдгийг тайлбарлаж өгч чинь. Миний хувьд болохоор шавнартай хамгийн түрүүнд хэлдэг бодис солилцоогоо 100% дэмжмээр байвал хориглохыг шаарддаг 3 зүйл бол нэгт сахар орж байгаа. Бүх төрлийн сахар орж байгаа. Ямар нэгэн одоо айл болгонд оронгууд чирээн дээр нэг бичээ нэг тавгийн идээгингүүтэй чихэртэй ааруул мааруул те ингээл бүхэн сахартай байдаг. Бүх сахар, бүх төрлийн сахарыг хориглож гэж би гойдог. За хоёрт гурил талах, малах, сэндвич, пицца, бургер юу гэдэг ямар ч төрлийн бүх төрлийн гурилыг хориглохыг шаарддаг. За гуравт нь юу гэхээр хансан тостой гадуур идж байгаа бүх хоолыг хэлээд байгаа. За гадуур яга хоол идэвхгүй байгаа юм гэхээр үйлсийн газрууд дээр ресторанууд ер нь бол бүгд л зардлаа хэмнэлийн тулд хамгийн хямдхан тосоор дахин тэр тосондоо хуурж өдөржингөө ингээ хуураад маш муухай бодис солилцоо хэмжээгээр унагадаг юм муу тосыг үйлдвэрлэдэг гэдэг. За энэ 3 хүчин зүйлийг биедээ оруулсан байгаа цагт бодис солилцоо маань ер нь бол шатж явах хэвээр 100% шатааж явах хэвээр процесс маань 30% руу ч юм уу 20% руу хавчдаг. Тэгэхээр цуснасаа хамгийн түрүүлж энэ 3 зүйлийг биенээсээ гаргах хэвээр байгаа юм гэсэн. Энэ 3 зүйл хүний биенээс гарчгал юм бол бодис солилцоо маань 100%-аар ажиллах боломж нь бүрдмээ гэж ойлгочих болно. За энэ 3 хүчин зүйл маань тэгээд байгалаараа ингээ гарчдаггүй хүний төснөө гарахгүй байгаа. За тэгээд биенээс гарах төхөөд ирэхээр бүр яг хар тамхи шиг нэгтгэдэг. Жишээл нэг өдөр бичээд сахартай одоо шоколад дээр эзлэе гэж боддог. Тэгмүү за одоо болиё гэдэг чинь нэг 7 хоног гэж боддог. Тэгмүүд яг биенээс чинь ингэж гарах гэж байхдаа амар нэгтгэх байхгүй бүр нь чихэр идэхгүй л хөх гэж байгаа санагддаг. За энэ процессыг давчруулах юм бол ерөнхийдөө цаашаагаа ахиж ингэж нэхэд байдаг тэр хүсэл нь багасчдаг, лэм багасчдаг. За тэгэхээр энэ 3 хүчин зүйлийг хамгийн түрүүнд би ойлгуулдаг. Бодис солилцоогоо өндөрсөхөд. Бодис солилцоо өндөрснөөр байгалаараа өөх шатах процесс маань 100% хурдтайгаар явна гэсэн. За тэгээд хоолн дээр жишээ авах юм бол мэдээж лин мас авна гэж ярьсан шүү дээ. Болчгийн мас дээр. Тэр шигээ хасалтын процесс бас үүсгэж болно. Оёос идэж болно, авокадо идэж болно, тэгээд будаа махаа идэж болно, тэмцүү идэж болно. Ерөөсөө л энэ чинь нэг хоолны калорийг харуулна гэсэн үг л хасахад жоохон бага идэх, нэмэхэд жоохон их хитэн ч юм уу те. Энэ процесс чинь амар чухал. Тэгээд гол нь хоолны сонголт чинь эрүүлэр зөв хасна гэж байгаа юм чи идэж хасна. Идэж хасна гэдэг чинь зөв юм аа идэх. Хасж байгаа үед юу идэх зүгээр гэхээр өөх тосны хэмжээ маш багтай, уургийн хэмжээ өндөртэй, нүүрс усаа ерөнхийдөө бага авах бол илүү зүгээр идэв. Одоо мас авч байхад жишээлбэл
60-70% нь нүүрс ус байснаа 40%, 30% тэ уургыг мах байсан бол хасж байгаа үед бол эсрэгээрээ уургийн хэмжээ нь илүү төлөхөө үеийг эзлээд карб буюу нүүрс ус маань арай бага хэсгийг эзэлдэг. За энийг бол яг дасгалжуулалт авч байгаа хүмүүст ерөнхийдөө яг грамм дэглэмийн зохиож өгдөг хүн болгон харилцаа адилгүй дэглэм гаргадаг учраас бас яг тоочны шууд ингэ хэлэх бол боломжгүй байна. Тэгээд бас яг хүмүүс ингэ дэглэмийн хоолгууд нь ямар ч амтгүй хоол идэх юм шиг бодоод байдаг. Яг үндэ одоо ингэ хөгжсөн хэдүүлээ амар хөгжсөн үед амьдраад байгаа шүү дээ. Сахар орлуулагчтай, сахаргүй мөртлөө үнээр гоо амттай амтлагч зөндөө байдаг болцсон байна. Содоор орлуулсан байна тий. Иймэрхүү хэдүүлээ шууд ингэ тис өөр юм идэж явах биш. Зүгээр л эрүүл зүйлээ сонгоод гой амттай эзэж болох юм шүү гэдэг юм хэлээ гол нэг хэлээд байна. За хоолтон дээр ерөнхийдөө тэгээд хурдан шингэх өөх болох боломжгүй витаминуудын хэмжээг бүрэн гүйцэтгэх хөгжих хэмжээний хоолыг хотоодын дүүрэн байлгаж эдгээр аппетитийг бууруулж асалж явагддаг гэсэн. За дасгал кардиогийн хувьд одоо би та бүхэнд бас жижигхэн өөрийнхөө мэдлэгээс хуваалцъя. Тэгээд жин хасж байгаа булчингийн масыг ялгаруулах гэж байгаа хүмүүс бол мэдээж тоон бол их байх шаардлагатай. Тэгээд давтамжтай байх хэрэгтэй. Бас амралт бас өөрөө зохицуулах хэрэгтэй. Тэгээд ер нь бол мэдээж өөх шатах процесс зүрхний пульс зүрх ингэ сайн ингэж ажиллаж яаж өөх шатах процесс амар сайн явагдаж байгаа. Тэгээд нэмэлтүүд бас хэрэгжиж байгаа учраас дасгалаа маш сайн чанартай хийгээд давтамжаа бас сайн мэдэрч хийх хэрэгтэй. Давтамжны 20-25 ч юм уу те 15-аас 20 ч юм уу эмэгтэйчүүд ирчүүд бас 20-оос 15-аас 20 ч юм уу те ингэ гоё булчингаа алдахгүй өөрчлөлтөд явуулдаг бол хоолтойгоо хамааруулаад кардио тасгалаас хослуулж явах хэрэгтэй шүү. Тэгээд мэдээж бас хаяа хасж явах тохиолдолд хаяа нэг жоохон цочроо өгөөд бичиг авчиж болно. Тэгэх юм бол бас булчингийн массаас алдахгүйгээр өөх хасалт явагддаг байгаа. Миний хувьд бол яг хасж байгаа үед заавал ийм бэлтгэх юм гэсэн зүйл байхгүй. Яг л адилхан масж явсан, хасалж явсан, яг адилхан бэлтгэлээ хийдэг гэж би бол хэлж ирсэн. Гэхдээ хасалж явж байгаа үед илүү тийм бяр нэмэх тиймэрхүү хоол, креатинийн хэмжээг их дэмждэг хоол бага иддэг болохоор хүч арай жоохон бага байгаад иддэг. За тийм болохоор ерөнхийдөө жингээ өрн нэлээд бууруулаад сайн давтчихдаг юм нэг. Тэгж хоол ч амар чухал. Булчингаа алдахгүй хасыг гэвэл хоолоо зохицуулах хэрэгтэй. Ерөөсөө л хоол. Хоолн дээр одоо ерөөс харж байгааз тэгээд мас авахч хоол, хасахч хоол, булчингаа унгахгүй хасахч хоол, зүгээр ингээ хасахч хоол. Ерөөсөө л бүх юм хоолтой хамааралтай. Тэгэхээр хоолн дээр л бүр амар сайн ашиг бүгд өгөөд ухаантай шийдэх хэрэгтэй шүү. Өөх хасахч байгаа хүмүүст зориулахад. Тэмцэнд бэлдэж байгаа хүмүүс ахын бол бүр арай нэг өөр төвшөнд бас хасдаг байгаа шүү. Зүгээр нэг сайхан хоол хасаад зүгээр нэг эрүүл мэдэд бас өөх хасах юм бол бас булчингаа масаа унгах эрсдэлтэй байдаг шүү. Тэгээд өдрийнхөө калорид харуулсан, хоол ундаад харуулсан үед кардио дасгал чинь хамгийн чухал байдаг шүү. Кардио дасгал гэдэг нь маань миний өмнөх влог дээр хэлсэнчлэн бүлэн кардио орж болж гин, энгийн кардионод орж болж гин тэ нэмэх үзэстэй хоршуулж явдаг. Дасгалыг бол хүн болгон ингээд багштайгаа ч юм уу тэ өөр ингэ бие дагаад хийчих болно. Кардио дасгал бол нэлээд нөгөө зав гаргаж хийдэг болохоор хүн өөрөө ингэ зорилготой тийм хүмүүс л кардиог аягүй сайн хийдэг. Өөртөө ингэ цаг зав зохицуулъя, өөрийгөө өөрчлөе, өөртөө ингэ цаг гаргая тэ тийм хүмүүс бол кардиог болон зохицуулаад ингэ зөв өөртөө цаг гаргаад хийчихвэл бол аягүй сайн байдаг. Хэмжээний өөхтэй хүн байна уу, дунд зэргийн өөхтэй хүн байна уу тэ тэрнээсээ хамаарат кардионыхоо цагийг бас тааруулдаг байгаа. Өдөрт 2 цагийн кардио нөө 1 цагийн кардио нөө 30 минутын кардио нөө тэ ингээд амар олон нөхцлөөс хамаарч кардиогоо ингээд тохируулдаг. Тэгэхээр би одоо бас яг энэ нөхцөлд одоо хүмүүс маань амар олон төрлийн үзэж байгаа шүү дээ. Зарим нь өөхтэй, зарим нь өөх багтай, зарим нь дундаж. Тэр хүмүүст би ингээд хэлэхэд бас яг ингээд нэг юм хэлчих юм бол тэр хүмүүс тэр бүгд ингээд биелүүлчих магадaltaй учраас ингээд хүн хүний биений онцлог тааруулж кардио янз байдаг шүү. Бас ингээд хит их бас ингээд шунж хийж бас болохгүй. Мэдээж өдрийн кардиогоо нэг 40 минут хийлээ. Өдөөс бэлтгэлийн өмнө нэг 30 минут хийлээ. Дараа нь бэлтгэл аягүй сайн хийлээ. Бэлтгэлийн дараа нэг 30 минут хийлээ. Ингээд хийхэд цаг 40 минут кардио хийсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг өдрийн нөгөө хэлээ хасалтын калорид оролцож байгаа шүү дээ. Хоол багтай байж байгаа шүү дээ. Эрүүл хоол идэж байгаа ядрахгүй. Тийм тохиолдолд ядрахгүйгээр кардиогоо хийгээд ингэх юм бол өөх шатах процесс чинь бүр амар чимтэй явагддаг. Хэтрүүлийн хэрэглэх юм бол бас хүний бие сөрөг нөлөөтэй байдаг шүү. Бодис солилцоо бас гацах магадaltaй байдаг. Хэтэрхий их ядаргаанд орох магадaltaй байдаг. Хэтэрхий их эрдэс минерал алдах магадaltaй байдаг. За нэмэлт бүтээгдэхүүнүүдийн хувьд юу байж болох вэ гэж байгаа. Нэмэлт саплиментүүд. За хасж байгаа үеийн саплиментүүд яг бестүүд нь санал болгож юу гэхээр L-карнитин. L-карнитин бол эхлээд өөх хасалтад хамгийн аюулгүйгээр хамгийн цэврээр батлагдсан ганц өөгчтойгч гэж L-карнитиныг өгдөг онцлоод байгаа. За L-карнитин зөндөө олон янз бүрээр таблеткаар байдаг, тарилгаар байдаг, туслаар байдаг. Маш олон янзууд байгаа. Та бүхэн маань бас судалж байгаа L-карнитин өөх хасалтаа улам их хэмжүүлмээр бас хэрэгжилж болно. За хоёрт нь юу ажиллахуугаар хэрэг та бүр амар хоол ингээд идэх хүсэлтэй те бүр ийм амар ихтэй хүн бол
аппетит бууруулагчуд гэж байдаг. Гэхдээ энийг дур мэдээ гэж болохгүй. Олонний аппетитаа нүүрс үсрийг тэр хүсэж байгаа хүсэмжийг бууруулдаг тийм саплиментүүд байдаг. Энийг та эмчийн зөвлөгөөнөөр аваад хэрэглэж бас болно. Тэгэж уурэг амино BC бол угаасаа энэ гурав бол баталгаатай орж ирнэ. Яагаад гэвэл амин дэмч аминаар ч өөрөө эрдэс минерал гэж нөхөж өгнө. BC чинь булчингийн тэжээлийг хүчрүүн гахгүй зорилгоор булчингийн ургалтанд нэмэр орж ирнэ. Глутамин бас булчингийн ургалт тарих амраалтан дээр орж ирнэ. Уурэг болохоор бас булчингийн нэг ургалтанд бас нөлөө үзүүлнэ, бас унгахгүй маркер хандна. Тэгээд давхар өөгшдөх өөгшдөх процесс биеийн явагдаад хоол ундаа орчин кардиогоор хийж байгаа өөх амар санштай гэж байгаа дахлагаа бас маш сайн дэмжих хэрэгтэй. Заримсан туслаж болно. Тэгээд витамин С хийж болно. Тэгээд амино, пантогенерийг бас бид түрүүн бас хэлсэн байгаа. Тэгээд мэдээж маш сайн өөгшөлт явуулахын тулд биеийн дархлаа дээд хэмжээнд байх хэрэгтэй. Өөрөөр бодис солилцоо маш сайн байх хэрэгтэй. Идэж хасж байгаа учраас хаяа нэг хөнгөн төрлийн нэг хоол шингэх энэ бас хэрэглэж болно. Энзимүүд, энзим digest энзим гэж байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнууд хэрэглэж болно. Тэгэх юм бол илүү сайн хурдан хоолч шингээд илүү сайн задарнаа л гэсэн. Гэхдээ бас яг нэг энгийн хүмүүс маань бас те мэдхгүй учраас хаа хамаагүй бас янз янзын хүнээс өөгчтойч ингээ аваад уучих магадaltaй байдаг учраас би бас эмгэлтээр бас янз янзын зөвлөмөөргүй байна. Зөв зохистой хэрэглэн ерөөсөө үзээ яаж уух уу, ямар саплмент уух уу, ямар биеийн дээр яаж уух уу, шууд ингээл би барыг маргаашаа тэглэнд орлоо тэгэл өөгчтойч авъя гээл. Хизээш тийм байхгүй. Маргаашнаас нь шууд өөгчтойч ууна гэж юу аах вэ тийм байхгүй шүү дээ. Ядаж нэг 7 хоног биеийн процессыг өөх шатлах процессэнд оруулчаад гаднаас тэгээ бага нэмэлт нэг жижиг шажиг ялах юм гэж оруулж ирээ. Чат дараатаа ингэж явж иж өөх шатлах процессыг илүү ингэж бүрсгэж үүдэн шүү. Тэрнээс манай хэд бас ингэж бараг л нэг өөх шатаах ингээд им уугаал өөхөн шатаал алга болчтой гэж ойлгодсон шүү. Ерөөсөө тийм байдгүй шүү. Энд чинь бас л нөгөө булчингийн мас ургахтай адилхан цаг хугацаа орж иж өөх шатах процесс ингэж бас бага ингэж үүсдэг байгаа. Тэгэхээр манайхан бас энийг бас амар сайн зөвөр ойлгох хэрэгтэй шүү. Дур мэдэж ингээд өөх шатах процесс явуулдаг хүмүүс байгаад байдаг шүү дээ. Би бол тэрэн дээр бол амар эсэргээдэг. Бараг л орой 4 цагаас хойш 5 цагаас хойш юм идэхгүй бол турдаг ч гэх юм уу тий. Эсвэл алимны дайет ч юм уу, эсвэл овёсны дайет ч юм уу. Нэг ийм нэг сонин нөгөө хурдан хугацаанд жин хасах юм процесс үүсгэх гэдэг хүмүүс. Яагаад ийм алимны дайет, овёсны дайет нэг ийм сонин эсвэл дан мах ид ч юм уу, дан ийм юм гэдэг. Энэ чинь зөвөр л нэг 10-аас 14 хоног л үйлчилдэг процесс. Чи яг энэ хугацаанд жин хасч болно. Мэдээ чи нүүрсгүй явж байгаа юм чи хасан шүү дээ. Нүүрс байхгүй ч. Нүүрс байхгүй чи кардио хэлээ, бүтгэл хэлээ. Тэгээ 10-аас 14 хоногийн хугацаанд бол чи биеийн тех нүүрсээ гас гаджтуулаад гаднаас ингээд нүүрс авахгүй тэжээлээ бас багцыг аваад энэ хурдан хугацаанд жин хасдаг хүмүүс байгаа. Ийм багш нар ч байгаа. Ингээд буруу процессор хасдаг. 10 кг хасчлаа. Тэгээд яг 14 хоногоос цааш та нар яах вэ? Тэр хоолоороо цааш явж чадах уу? Гэлээ шүү дээ. Чадахгүй шүү дээ. Тэгээд та нар буцаад нүүрс усаа аваад жоохон будаа идлээ, гурил идлээ, төмс идлээ. Тэгээд нэг сахар махаж ганц нэг сникерс ч юм уу ганц нэг юм хүнд хоол идлээ, хуушур идлээ. Буцаад тэр 10 үлээ та нар ингээд нэмнэ шүү дээ. Доорхоноо 4-5 хоногт л нэмчихнэ. Ягаад гэвэл хүн нүүрс усны дутагдлалд ороо бодис солилцоо гацаасан байжгаад гаднаас хүн төрлийн ингээд өндөр илчлэг гээл орж ирээд та нарыг ингээд бие чинь ингээд сулгцсан байжгаад нэг хөрөнгөлөөс нүүрс арай гэж гаргаж ирсэн. Тэнгүүд гаднаас тийм биет орж ирэнгүүт хүний бие чи өөрөө автоматар тэр нүүрс усаа ингээд хөрөнгөлүүлээд өөрлөгөө ингээд татаад байдаг байхгүй юу. Тэгээд чиний имлэлт амар сайн явагдана. Дээрээс нь та нар ингээд хэмжээгүй хязгааргүй ингээд идэнэ. Тэгээд хүний бие чинь нэг мүсэлсэн байгаа хүний бие чинь нүүрс ус одоо хөрөнгөлүүлээд жингээ бүр ингээд өмнө 10 кг хассан бол 12, 13, 14 кг нэмждэг хөх. Тэгээд буцаад нөгөө байсан байранда эрүүл мэндээр хохироод мөнгө санхүүгээр хохироод бүхмаараа хохироод үлддэг байгаа. Тэгэхээр энэ процессыг би бас амар олон ингээ хараа зөндөө давтамжтай мэддэг болохоор та бүхэндээ ярьж байгаа шүү. Ийм багш нар бас зөндөө байна. Хүний тарих угаагаад сонин үйлдэл хийсэн хүмүүс зөндөө байна. Тэгээ би энийг ингээ мэддэг болохоор бас ер нь бол гэхдээ ингээд хүмүүсийн эрхэлтэй тэр хүн тэр багшаа аваад тэрэн дээр яваад 10 ил хасна уу тэр хүн дараа нь ингээд 15 ил ирнэ үү тэр хүнээ л өөрийнхөө сонголт. Гэтэ яг энэ бол амар буруу юм болохоор би та бүхэнд хэлж байгаа. Тэгээ өөх шатах юм процессын талаар ярьж байгаа болохоор энийг ингээд давхар хавсгаад ярьчих гэж бодлоо. За тэгээд бид хоёрын зүгээс ингээд өөх шатлалтай булчингийн мас одоо ингээд амар олон талаас ингээд хоол хүнс нэмэлт хичээлтэй ингээд саплент бүгдийг ингээд ярьж өглөө. Тэгээд та бүхэн манаас авах гэх ухаанаар шийдээд хэрэгтэй мэдээлэл хэрэгжүүлж үзээ тийм. Мэдээж бас биений онцлог гэдэг нь хамгийн чухал шүү дээ. Номер 1 биений онцлог хоол бас тохируулалтаас амар чухал. Тэгэхээр энийг бас мэдрээд туршилтаар хийж үзэж болно шүү. Дандаа хэрэгтэй юм гэж үзсэн байгаа. Тэгээд манай болоод ингээд таалагдсан бол like and subscribe хийгээд өгөөрэй. Тэгээд бас комент бичээрэй. Комментэн дээр ахаад өөр юуны тухай мэдмээр байна. Яг яамаар байна. Тэр бид нар бас ярилцж байгаа ингээд тогтмол ингээд блогоо цаашаа өргөжлүүлнэ. Тэгээд цаашдаа бүх хүнд ингээд бас хэрэгтэй мэдээллийг түгэх болно. Асуух зүйлс байвал комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн блогоор уулзъя.